Амар мэндэ. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Хөл хатгах өргөс хөөрч гарахтаа зөөлөн. Хүн хорлох үгс ам өнгөндөө зөөлөн. Монгол ардын зүйрэг. Бэгэр мэжэд хааны тууж. Тэр цагт бэгэр мэжэд сэтгэлээ зовж сун ядаад цолонгийн өнгөд цагаан морио унаж гагцаар авлахаар одож гэртээ үл ирэн явсаар 9 хоног болсны хойно тэр ховлгаан далайд хүрвэ. Далайг үзээд сэтгэлээ өчүүхэн сэргэж бяцхан инээгээд морио ууж тэр далайгаа сууваас сайхан амтд болоод Шагшаа баадын үнэр үнэствэ. Шагшаа баад гаж буруу үйлсийг цээрлэж сэтгэлээ барих санаа, сахил, энэлгийг сайтар арилгах, хамаг өвчнийг амарлуулах, хүмүүний насыг цаглашгүй болгох, ямагт бусдын тусад орох тэргүүтнийг сахих сахилга. Усаа уугаад галбар ваасан модны сүдэрт суугаад ийн сэтгэрв. Галбар ваасан. Эрдний энэтхэгийн домгийн уламжлалтай хүслийг хангагч мод. Тэнгэрийн мод. Сүдэртэн суухад хүссэн бүхэн нь аяндаа бэлдэг гэдэг. Идүүгээ энэ далай хаанаас болов? Эрт илэнцээс нааш ийм далай ил сонсцсон бүлгөө. Идүүгээ энэ далайг үзвээс эртний мапам далай лугаа адил болоод ийм элдв зүйл ховлгааныг үзвээс инх амар жаргалтай орон ажгуу химэн сэтгээд. Миний бие 3 жил болтол гагцхан ч сэргээгүй бүлгөө. Энэ зандны үнэрийг үнэрлэж сууж элдв цэцгүүдийг үзэж сэтгэлээ сэргээгээд эцэгийнхэн дэргэд харьцуугаа. Идүүгээ олонтой гомдлох хэрэггүй. Химээгээд галбар ваасан модны сүдэрт сууваас тод үгүүлрүүн. Галбанга миний үгийг сонс. Идүүгээ халуун их байна. Энэ зандны үнэр цэрүүцэд сууж элдв цэцгүүдийг үзээд увдгараа сэргэн их эргэн мэт үлгэрийг хэлтүгэ. Галбанга минь ээ. Химээсэнд галбанга үгүүлрүүн. Тото. Нисванысын хүч ихийн тул нойр дармо. Зандны үнэр цэцгүүдэд хурцж чи сонсон үл чадах буйзаа. Чи бээр сайтар сонсвоос би хэлсүгэ. Чамайг алгасах бөгөөс үл хэлмүй. Химээсэнд бэгэр мэжэд энэ ямар ч ихтэй шувуун буу химэн гайхаж энэ шувууд босуузаа химэн санаж ховс хөдлөлгүй суув. Тэндээс тод үгүүлрүүн. Галбанга миний үгийг сонс. Эм хүний зүрх хөвөн мэт. Эр хүний зүрх чулуу мэт болбоос сайн химээжээ. Тэмийн тул би бээр чиний үлгэрийг сонсон эс чадваас нохойн хөвгөн болтугай. Чи ирэхгүй хилтүгэ. Химээвэс галбанга өгүүлв. Тото сонс. Эрт цагт маха самбади хааны 3 хөвгөн ажгуу. 2 ах нь хатан авч отхон хөвгүүнүүд хатангүй ажгуу. Түүний нэр бэгэр мэжэд ажгуу. Тэр нэгэн цагт гагцаар авлахаар одоод ихэд ундаасаж их ахын гэрт ирээд бэрэгнээ ундац хэмээсэнд бэргэн ис өгвөөс бэгэр мэжэд бэрэгнээ хараасанд бэрэгнээ нуурлаж чимэгт цэцгээс ховлсон хатныг олж ирээд надад үзүүл. Химээвэс бэгэр мэжэд бэргэндээ уурлаад би тийм хатныг олж ирсүгэ химэн ам алдаад гагцаар яван одвэ. Тэндээс явж очир зогны сүмд хүрээд 24 жил болтол биедээ зул шатаан очир зогны нөхөр сэлтэд өөрийн мах хийгээд цус зүрхнээ өргсөнд очир зогны зооглоод ийн зориг болжээ. Чи бээр мапам далайд одож хүрээд нэгэн цэцэг авчир. Химээвэс бэгэр мэжэд тэндээс явж шулмын оронд хүрч 9 жил болтол хулганад бөксөө махыг бартал идүүлээд шулмыг даран тэндээс явж мапам далайд хүрч нэгэн цэцгийг аваад очир зогны дэргэд ирж мөргөөд ийн сэтгэрв. Очир зогны урд
Умаагаас эстөрсөн, цэцэгнээс ховилсан 32 лагшин төгссөн 1000 гэрэлтэй хатныг хайрлыг хэмээсэн бүлгөө. Тэр аль буй? Энэ нэгэн хоосон цэцэг болоо. Би үүнээр юу хийм вэ? Хэмээн сэтгэхэд очир зогны додож олонтоо эргэн мөргөн сүгдвэ. Очир зогны зарлиг болрон. Би амар байнам. Чи минь дэрвүү? Хэмээсэнд бэгэр мэжэд өгүүлрүү. Очир зогны адистаар минь явж хэрэгэ бүтээж ирвэ. Хэмээвэс очир зогны бэгэр мэжийн цанааг мэдээд тэр цэцгийг аваад гаруу наваади суухаа хэмээгээд амсрыг нээвэс 1000 гэрэлт 32 лагшин төгссөн хатанд гарсан бэгэр мэжэд үхэдхийн унва. Очир зогны гаяа заяа суухаа хэмээгээд усан цацсанд бэгэр мэжэд тэнхрэн босоод очир зогнид мөрөгөв. Тэндээс манзүүшэр тэр цэцгийн амсрыг боогоод бэгэр мэжэд өгч ийн өгүүлв. Бэгэр мэждээ. Чиний эцэг их чамайг санаж өтлөөд мөжөрв. Чи эдүүгээ хурднаа харваас зохимой. Энэ цэцгийн амсрыг гэртээ хүртэл бүүнэтүгэ. Химээвэс зарилгаар болсвайг химээгээд олонтоо эргэн мөргөөд явба. Ранжаграах балгасны дэргэд Роба нэрт нэгэн далаа ажив. Тэр далайн дунд Маха Самбади хааны халууны цагт суудаг нэгэн сүм болоо. Түүний гадуур элдв зүйлс жимст модон ургасан болоо. Тэр сүмийг 1000 хүн сахидаг ажив. Тэр цагт бэгэр мэжэд тэр сүмд хурж ирвэс сахигч ус үгүй буюу. Бэгэр мэжэд ийн сэтгэрүүн. Бибер энэ далаагаас явсаар 1059 жил болж сая хурж ирвэ. Бибер энэ сүмд хонож эдэн идэж амраад харуулын уус ирсний хойно ханилж харьсугай. Гагцаар одох муухай буйцаа химээгээд далай додож бие угаагаад идээд эцэг юугэн орон дээр унцгай химээхэд линхва үгүүлэх юм. Бэгэр мэжэд Бибер хатан эцгийн орон дээр улгармой өөрийн дэвсгэрт унцсугай. Химээсэнд бэгэр мэжэд өөрийн дэвсгэрийг дэвсэж линхван амсрыг нээгээд хатны баруун өвдгийг дэрлэж нойрсвой химээсэнд бэгэр мэжэд ийн сэтгэрв. Энэ миний явдлыг хэлэлцэх ямар ч ихтэй шовууд буй химэн гайхаж суваас галбинга өгүүлв. Тодоо үлгэлмөй. Миний үлгэр 1000 лангийн үнэтэй буй. Би үлгэрийг хэлбэс чи муужрах буйцаа. Исвэс бидээ хор хүргэх буйцаа. Исвэс усан дуунах буйцаа. Тэмэн тул би үлгэлмөй. Химээсэнд тод өгүүлв. Галбинга би чамд 1000 та мөргсүгэ. Чи эрэхгүй хэл. Би эр болоод чулуун зүрхтэй болоо. Чиний үлгэрийг сонсвос янхан эмийн хөвгөн болтугай. Химээсэнд галбинга өгүүлрэв. Бэгэр мэжэд унтсан тэр цагт Маха Самбади хааны хонж Радна нэрт хүн эмлүүгээгээ хэрэлцэн ажив. Эми нэр их хар химэх болоо. Тэр хоёул хэрэлцсэн хойно эм ихэд уурлаж далайд унаж өгсөг. Химээгээд далайн дэргэд ирээд ийн сэтгэрв. Би энэ далайн уснаа сууж жимсээ хидэж хааны сүмийг үзээд түүний хойно өгсөг. Химэн сэтгэж тэр сүмийн дотор орсонд ховилгаан хатан түүнийг үзээд айж цэцэг дотроо орвоос нүгэлт хар юм тэр цэцгийн амсрыг боогоод далаад орхиж өөрийн өвдгөө бэгэр мэждэд дэрлүүлж суваас тэр цагт бэгэр мэжэд гинэт зэрэг ихэд зочин ийн өгүүлв. Чи ямар муухай юм ирж миний дэргэд суув. Ховилгаан хатан минь хаа нодв. Химээсэнд чивэлт хар юм өгүүлэх юм. Бэгэр мэжэд миний үгийг сонс. Бибер сайхнаар ховлон явбаас бус хүн надад тачааж чиний биед хор болооцаа хэмээн сэтгэж
муу дүрст болон хувил бай. Идүүгээ үртэй болсны хойно сайхан болсугай. Химээсэнд бэгэр мэжид тэр үгийг зөвшөөрч суутал гаднаас нэг дун гарав. Бэгэр мэжид гаднаа гарваас тэр далайг сахихгүй сажгуу. Тэр ирээд ноёны амар мэндийг асуусанд бэгэр мэжид эцэг их болон бүгдээрийн мэндийг асуусанд төдий тэтэ нэр түшмэл өгүүллээ. Миний үгийг сонсдугай. Чиний эцэг их өгөхүйд хүрчээ. Чи байр төрөгнөө одож зологвоос сайн болоо. Химээсэнд бэгэр мэжид өгүүлв. Тэтэ түшмлээ. Би бэр эцэг их эхлэн та бүгдийн буйнаар линхуанаас ховлсон хатныг авч ирвэ. Та бэр одож эцэг ихэд минь айлтгаж шүхэр жалцсан тэргүүтэн элдэв чимэг хэнгэрэг тэргүүлэн элдэв хөг дуутныг авч ирэх тун. Би бэр хоосноос одвоос зохисгүй болмой. Химээсэнд тэд бүгдээр ихэд баясалцсан бэгэр мэжид ирвэ химэн зүг тунхаг тархаавай. Та YouTube дээр Туулааны үртэй подкастыг үзэж ба сонсож байна. Бэгэр мэжид хааны дууж. Тэндээс тэтэ одож хаанд айлтгарав. Хаант минь манай ноён бэгэр мэжид хатнаа авч сүмд ирээд хаан хатны амгалан эртгүй химэн намайг илгээвэ. Химээгээд бэгэр мэждийн үгийг цөмийг айлтгсанд хаан ихэд баясан инээгээд суурмаа түшмэлдээ өгүүлв. Чи бэр дөмсгөх хувцас зүүх чимэг болоод альва хэрэгтнийг авчир. Би одож бэгэр мэждэд зоолгосугай. Химээгээд хаан хатан ах бэргэн нар эхлэн тэд бүгдээр ихэд баясан яарч заримуд нь дээлтэй, заримуд нь дээлгүй. Нэгэн гараа ханцуунд дөрөн заримуд нь нүцгэн шалдан гуталгүй баяссаар бэгэр мэждийн гадна ирсэнд бэгэр мэжид гадна гарч эцэг их эхлэн тэд бүгдээр амгалан мэнд буюу химээгээд хаан хатныг тэврэн дуун тавьсанд тэд бүгдээр зүгээс ноёны мэндийг асуун дуун тавьв. Түүний хойно тэр чивэлт хар эмт хувцас өмсгөн сайхан зэмсгүүдийг зүүлгээд алтан сандалд суулгаж мянган огтыг дагуулan 80 хүнээр дамнуулж хааны хотод бүгдээр одов. Тэнд хүрсний хойно нүгэлт хар эмийг хатан хаан эхлэн галд мөргүүлэхэд хоёр бэргэн үзээд шивнэж хэлэлцрүүн. Энэ манай хонч Раднагийн сай хар эм мэд юм бой? Химээлцнийг их хатан сонсоод өгүүлв. Та юу хэлэлцэн юм? Урд нэгэн үг хэлсэнд бэгэр мэжд минь уурлаж 1059 жил болж сая ирвэ. Дуун үгүй суухтун. Дуу гараваас толгойг таниавах буй. Химээвэс тэдгээр дуун үгүй суувай. Бэгэр мэжид тэр нүгэлт хар эмийг аваад ирсний тул хаан хатан эхлэн бүгдээр нэгэн жил болтол найрлан сууваас тэр завсарт нэгэн тэнэг согтуухан өгүүлв. Хаан хатан эхлэн та бүгдээр миний үгийг сонс. Манай хаан бэртэ болбоо. Бид найрлсаар нэгэн жил болсны тул эммэн намайг ихэд санан буйза. Би эмлүүгээ уучирсугай. Хэмээн бархирсанд бүгдээр ихэд инээлцвэ. Бэгэр мэжид инээлцэнд тэнгэр газар бүгдээр ихэд баясалцвэ. Тэндээс Махасамбати хаанд Эндрабати сүгдэн айлтгарав. Энэ бэгэр мэжид өнөөдөж сая ирсний тул бид бээр далай додож наадвас ямар химээвэс хаан түүнийг зөвшөөж нэгэн сарын хүнс аваад та ах дүүгорвол далайд орж наад тугай хэмээн зарлиг болбоос тэд бүгдээр мөргөөд одов. Тэндээс явж далайд хүрээд харж байваас далай дунд нэгэн линхуа цэцэг үзэгдвэс Эндрабати өгүүлрэн. Хоёр дүмэн сонс. Урд энэ далайд юр ийм цэцэг үзэгддэггүй бүлгөө. Идүгэ энэ цэцэг хаанаас ирвэ? Химээвэс авгайдуу. Та хоёр миний үгийг сонс. Энэ цэцэг эсвэл бодсонгийн хувилгаан буй за. Эсвэл замд явсан хүн гээсэн болов уу?
Энэ цэцгийг бид гурвуулын хэн бидний бариваас барьсан хүн авъя хэмээвээс бэгэр мэжэд өгүүллээ. Хоёр авгаа минь миний үгийг сонс. Би усанд наадаж үл чадмай. Эр хүн өгөнд хүрвээ сайн биш үү? Тэр цэцгийг та хоёрын хэн барьсан тань авцгаа. Бус хүн бүү ууралдгаа хэмээвээс хоёр ах нь усанд орж цэцгийг авъя хэмээвээс үгүй болоод тэртээ захаа гарваа. Бас барий хэмээвээс наад загад гарваа. Улам хэссээр 10 хоног болсны хойно бэгэр мэжэд өгүүллээ. Аяа авгаанаар та шидтэй болоод нэгэн цэцгийг барьж үл чадах тань ичхүүрт болоо хэмээн ичгэ хэмээсэнд хоёр ах нь шүдээ зугаад ихэд урлав. Чамааг ис барихуул нэгэн жиг буйзаа хэмээн мянган хүнээр нэгэн их тор орхиулаад тэд өөрсдөө харавсугаа хэмээж ном сомоо онилж басгүй усанд орвоос тэрхүү цэцэг далайн ёроол додвоо. Нэгэн сар болтол барьж ядаад хойш харийг хэмээлтгүйд бэгэр мэжэд өгүүлрэн. Авгаанаар элдв аргаар нэгэн цэцгийг нэгэн сар болтол барьж ис чадаад гэртээ харих үед үлээч юм уу юу? Хайрын сайн нэрээ орхих тань энэ буюу хэмээвээс хоёр ах нь ихэд уурлаж бэгэр мэждийн хувцсыг тайлаад сайн ирвэн чи барь хэмээгээд далаад хайж орхив. Тэр цэцэг бэгэр мэждийн гар дээр өөрөө ирвэ. Бэгэр мэжид тэр цэцгийг бариад инээсээр ирж цэцгийг барьва хэмээж ах нартай барьваас ах нар өгүүлрэн. Энэ цэцэг манд заяан үгүй. Чамд заяан буйзаа. Чи ав бас зохимой хэмээсэнд бэгэр мэжид малгаанаасаа уяад гэртээ ирвэс нүгэлт хар им бэгэр мэждийн идэг хідэн цогтох юм хийж өгснөөр бэгэр мэжид цогтуурын унтсны хойно тэр цэцгийг аваад 4 янаг охинд өгч ийн захирваа. Та үнийг авч одоод өгсөн хүний дэргэд түлээд үнсийг авчир хэмээвээс тэр 4 охин нэгэн өгсөн хүний дэргэж хурж суугаад ах охин өгүүлрэн. Дүүнар миний үгийг сонс. Ийм сайхан цэцгийг түлж үнсийг авчир хэмээгч ямар учир буй та мэдвүү хэмээвээс түүний дид охин өгүүлрэн. Энэ цэцэг манай хатны эцэг эхийг алвуу. Тийм цэцгийг бурхан тавихгүй буюу эсвэл өөрөө зүүхгүй буюу эсвэл манд зүйлгвээс хатны нэрд муу буюу энэ цэцгийг түлэх учир нь юу юм буй та мэдвүү хэмээвээс гутгаар охин өгүүлрэн. Аяа нөхөд минь үгийг хичээж сонс. Хончраадна миний ах бүлгөө. Миний ах эмлүүгээ хэрэлцэнд бэргэн минь далайд унаж өгсөөгөө хэмээн оцсон буй. Тэр бээр бэгэр мэждийн авч ирсэн цэцгийг аргалж аваад биеэн хуурч хатан болсон буйзаа хэмээвээс дүтгөр охин өгүүллээ. Энд тийм олон үгийг хэлэлцэх хэрэг үгүй. Хааны охин боловч хятад хүний охин боловч манай хатан болсон хойно бид түүний үгээр болох буйзаа. Энэ цэцгийг ариун цэвэр газар тавиад нэгэн баас арчсан цаасыг түлж үнсийг хатанд өгвөөс ямар хэмээсэнд бус огт нь тэр үгийг зөвшөөгөөд тэр цэцгийг нэгэн цэвэр чулуун дээр тавиад баасан арчсан цаасыг түлж үнсийг хатанд өгвөөс хатан аваад идүгэ миний сэтгэл амарвэ хэмээж гутлын ууланд төрөхвэ. Маха Самбади хааны дорн зүгийн ууланд Амарлингуй нэрт нэгэн агуу ажгүй. Тэр агуйд 100 насалсан Боран нэрт нэгэн арш суусан болоо. Арш аглагт сууж шашны бясалгал даяан хийх хүн. Тэр бээр нэгэн өдөр айл хэсэж Бинвад гуйхаар явсаар Бинвад ховргуудад өгдөг бөөрөн хэвтэр идэ. Өглөг Бинвадаар амьдрах өглөгөөр амзуух Бинвад идэ өглөгийн идэ. Нэгэн өдөр айл хэсэж Бинвад гуйхаар явсаар
Тэр сайхан цэцэг байхыг үзээд ийм сайхан цэцгийг бурхандаа барья хэмээгээд агуудаа авч ирэн ширээн дээр тавиад гал авахаар оцсныхоо нэгэн мэггүй ирээд тэр цэцгийн амсрыг малтсанд мэггүй эммор хувилгаан хатан гараад сууваас арш ирж тэр хатныг үзэн муужран унав. Тэр хатан аршид усан цацж сэргээгээд мөн орон суулгаваас арш өгүүлрэн. Махадева. Би энэ агуу цуусаар 60 жил болбоо. Өдийг болтол нэгч хүн ибара исүзвэ. Чи бэр лагшин бэлэг төгссөн ийм сайхан үзэгслэнт болоод энэ агууд ихэд үтэлсэн миний дэргэд юуны тул ирвэ чи хэмээн эцэг их болон нэр овгийг асууваас Дева өгүүлрэн. Арш минь надад эцэг их үгүй. Амьтны дотор зовлонт би болоо. Чи миний эцэг болж би чиний үр болж олсон эдэнийг чинь найруулж барваас ямар буй хэмээн өгүүлсэнд арш хариу өгүүлв. Хүүхэ би бэр ихэд аймгүй. Тийм бөгөөс чи өөрөө мэдтүгэ хэмээсэнд тэр охин цав цай чанаж бариад хоёул тэр агуйд хоноод өглөө босон бас бэмвод гуйгаар оцсны хойно тэр хувилгаан охин гадна гарч үсээ самлан байтал бэгэр мэжид нэгэн хүн дагуулж хоёул авлан явсаар хувилгаан хатны гэрлийг үзээд хоёул муужран унав. Тэндээс хувилгаан хатан тэднийг унсныг мэдэж бомбонд усыг утгаад урд дагсан хүнд цацаж сэргээгээд бэгэр мэждэд ус цацаж мөрөн дээр нь горвонтаа дэлдэж босгоод ийн өгүүлрэн. Мунхагийн ирэхээр үл мэдэлцмүй хэмээсэнд бэгэр мэжид сонсон дуу тавьж босон ис чадсанд зүг зүгээс олон хүн ирж дамлаад авч одов. Гэртээ хүрээд өвчин хүртсэн мэт босолгүй хөвцсөнд эмч нарыг залбаас ёор өвчингүй хэмээлдмүй. Эцэг их бүгдээр юм асууваас дун үл гарan эдэнийг бэр үл идэн нэгэн сар болтол хэвтвээс суурмаа түшмэл элдвэр асууж дун гарган ис чадваас бэр бас өгүүлрэн. Бэгэр мэжид миний үгийг сонс. Би бэр шинжилвээс чамд мах бодийн өвчин үгүй сэтгэлийн өвчин тогтсон буй за химээгээд чамд ямар хүн гараар муусан бөгөөс гарыг авъя. Бус өөр юм сансан бөгөөс би бүтээсүгэ. Чи санаагаа надад хэлэлгүй нэгэн сараас болох 1000 жил хэвтвч тусгүй. Чиний зовлон буй хэмээсэнд бэгэр мэжид сонсон босон түшмэлд өгүүлв. Түшмэл миний сансан үйлийг бүтээх бөгөөс би хэлсүгэ. Үгүй бөгөөс би хэлэх хэрэг үгүй үхэх мен тэр буй за хэмээсэнд түшмэл өгүүллээ. Чи ирэхгүй өгвөл би бүтээсүгэ хэмээсэнд бэгэр мэжид тэр аршинд үдсэн хүүхнийг надад авч өгдөгвэ. Түүнийг савбас үх мүү би хэмээв. Түшмэл бэгэр мэжид чи босож урд ёсоор явбас сайн болоо. Би бэр түүнийг авч чамд өгсүгэ хэмээсэнд бэгэр мэжид түшмэлд 9 үе мөргөөд эдэн ундааныг идвэ. Тэндээс суурмаа түшмэл Маха Самбади хааны дэргэд одож бус улсыг цөм гаргаж хаанд айлтгарв. Бэгэр мэждэд өвчин үгүй сэтгэлийн өвчин байна хэмээсэнд хаан зарлаг болов. Ямар санаа байна хэмээсэнд суурма хаанд өгүүллээ. Амарлангуй нэр дагуу цуусан аршин охиныг авч өгдөгвэ хэмээсэнд би чиний зоригоор болсугай хэмээн амаалдва хэмээв. Тэгэхт нь хаан зөрүүлэн түшмэл тэр бэгэр мэжид нэг үхээгүйгээс төмөнж өгдөгвэ. Арш өгвөөс мөн буйза эсвэхүүл бэд бол ааж авах боёо хэмээв. Түшмэл өгүүлв. Тэр аршид 1000 жамбайшин 9 сум ус 2900 лам хүнлүүтэй болгон тэргүүн зэргийн лам болгоё гихүүл үл өргөх буюу хэмээгээд эд бүгдийг бүртгэн авч одоод охиныг авч ирвээс ямар буй хэмээн айлтгав. Тэгэхт нь хаан түшмэлд түшмэл
Аршийн сэтгэлийг эвдэх хэрэггүй. Чи урд очиж хэлэлцээд мэд. Тэр дуртай бөгөөс түүгээр болтугай. Дургүй бөгөөс миний нэрд муухай тул байх буйза. Химээсэнд суурмаа мөргөөд гадна гарч галаа түшмэлд өгүүллээ. Чи бус түшмэлд хэлж Аршид урд үгийн химээсэн юмыг цөм бэлдэж байтугай. Би бигар мэждэд хатан авч өгөхийн тулд мой. Чи бээр хормын юмыг бэлдэж байх тун химээгээд одов. Тэндээ суурмаа түшмэл 2000 хуврагыг дагуулan элдэв хөг дуутныг дэлцэр тэр аршийн агууд тойрон буув. Тэр цагт арш бэмвэд гуйхаар одоод ирэх үедээ олон баараа үзэд ихэд айж инх сэтгэрв. Энэ юун ажгүй? Миний хүүхэн Девагийн нэг хөл буйзаа химээгээд айн дутааж явтал бас энэ сэтгэрв. Намайг дутааваас эсхөөгөөд барих буйзаа. Дутаах хэрэггүй. Харж бурхан шүтээний дэргэд үгсэн минь сайн буйзаа химээгээд ирж бурхандаа мөргөөд ин өгүүлрэн. Дева, энэ миний гадуур буусан юун ус буй? Чиний нэг үл болов? Чи бээр мэдвүү? Химээсэнд ховлгаан охин өгүүлв. Би эс мэдвэ. Надад эцэг их үгүй тул намайг нэхэх нэгэхэн бэр хүн үгүй. Химээсэнд арш ихэд баясаад ин сэтгэрв. Идүгэ миний гадна ийм олон улс ирж байтал бэлэгс барваас үл зохимой. Тийм бөгөөс надад барих юм үгүй тул энхэн гуйж олсон аргаа барьсугай. Химээгээд нэгэн бяцхан аргийг савн тийж суурмаа түшмэлийн дэргэд одвоос суурмаа түшмэл босоод ин өгүүлрв. Аршаа, энэ борвинд чинь юу буй? Химээвээс арш, их түшмэл миний үгийг сонсоо. Надад өөр юм үгүй тул нэгэн бяцхан айргийг танд барьсугай химэн ирвэ. Химээвээс суурмаа сонсоод хаа хинэн инээгээд ихэд баясан нөхдөд өгүүлв. Эдүгэ миний сансан хэрэг бүтэх байна. Бэлэг зохив. Сан тавьж мөрхий. Химээсэнд арч сэтгэрв. Хэрэг бүтвэ химээх нь намайг алах буйзаа. Химэн санаж байтал суурмаа аршийн гараас бариад алтан сандалд суулгаваас арш нэн их айж ин сэтгэрв. Би төрцөөр ийм сандал дээр суух байтугай нүдээр үтсэнгүй бөлгөө. Химэн авч эрэхгүй тул зүрхээ дард суусанд суурмаа өгүүлв. Аршаа, миний үгийг сонс. Устай газар шавартай, шавартай газараа устай. Түүний утгыг чи мэдвүү? Химээсэнд арш. Түүний утгыг үл мэдмүй. Химээвээс суурмаа аршаа. Хүнд охин буй болбоос нөхөртөгөх, хөвгүүн буй болбоос гэргий авах ёсон буй ажгуу. Тэмийн тул чиний хүүхнийг бэгэр мэждэд өгөхийн тул аршаас гуйхаар ирвэ. Химээсэнд арш. Би бээр хүүхнээ тийм их хаанд өгвөөс хэнд өгмөй. Тийм бөгөөс надад нэгэн учир бүлгөө. Химээвээс түшмэл. Аршаа, чамд ямар санаа буй болбоос нуулгүй хэлтүгэ. Химээсэнд арш. Түшмлээ. Миний үгийг хийж айж сонс. Би бээр нэгэн өдрөө бэмвод гуйхаар одож явтал хадан дээр нэгэн сайхан цэцэг байсанд би бурхан дахил өргөсгөө хэмээн авч ирээд ширээн дээр тавиад гал авахаар оцсны хойно нэгэн мэгүү ирж тэр цэцгийн амсрыг долоосонд миний хүүхэн цэцгээ сувлан гараад суусан учир тэр бүлгөө. Нэгдүгээр миний хүүхэн бус болоод хоёрдугаар надад юм өгөхийн тул их хаанд хоосон өгөхөө ичмүү би. Химээвээс суурмаа аршийн гараас бариад шин барьсан сүмд авч одоод ин өгүүлв. Аршаа, миний үгийг сонс. Чамд 1000 жан сүм, 9 сум ус, 2900 лам хүнлүү мөнгө өгөөд их буян дарш хэмээн цол өргөсөв. Чи бээр энэ 2000 хасаг болоод чимэг хувцад болон элдэв зүйлийн юм хүүхэндээ өгөөд энэ сүмдээ ирж хүүхнээ мордуулахыг бэлдэж байтугай. Бид харж өдөр цагийг үзүүлээд ирсүгэ. Химээгээд
Суурмаа түшмэл хараад хаандаа айлтгарав. Хаан минь, миний үгийг сонсон сойрох химээгээд аршид хэлсэн үгээ цөм айлтгсанд хаан түүгээр болтугай химээвэ. Тэндээс бэгэр мэждийг алтан ширээн дээр залж элдэв чимэг хөх дуутныг дэлдэн элдэв чимэг хатхан сурмаа түшмэл эхлэн бүгдээр аршийн сүм додож тэр хоёрыг нийлүүлээд нэгэн жил болтол найрлаж жарган суусанд тэнгэр газар бүгдээр дааган баясалцвэ. Тэр цагт Маха Самбади хаан бэгэр мэждэд ин химэн бичиг илгээвэ. Чи тэнд одоод юунд дутвэ? Чи бэр бэртэй хамт энэ өдөр ирж бурханд мөрөгдөвэ. Химэн илгээсэнд бэгэр мэжд тэр бичгийг аваад баясан инээж хатан хоёул алтан сандалд сууж 300 хүнээр дамжлуулан элдэв чимэг хатхан элдэв хөг дуутныг дэлцээр одож хүрээд бурханд мөргөн түүний хойно хаан хатан ах бэргэнд мөрөгвэ. Тэд бүгдээр ин өгүүлрүүн. Бэгэр мэждийн энэ хатан линхуагаас ховилсан лагшин бэлэг төгссөн мянган гэрэлт нэгэн дагны ховилгаан магад мөн буйза. Химэн хэлэлцээд урдын нүгэлт хар хатан эхлэн тэд бүгдээр ховилгаан хатанд мөрөгсний хойно гэр гэртээ харвэ. Тэндээс бэгэр мэжд гэртээ хараад тэр ховилгаан хатнаа өдөр шөнөгүй харсаар салахгүй болоод альва өөр юм үл сэтгэн эцэг ихтэй үл золгон хатнаас ширтсээр нэгэн жил болбоо. Тэр живэлт хар эмийн гэрдэх хамаг ус цөм дутаагаад нэгэхэн ч хүн явах орохгүй гойн гагцаар болсон тул тэр ховхай хар эм өөрөө аргал усаа авч хоол ундаа хийж идмүй. Тэр цагт Маха Самбади хааны нэгэн үхэрч хүн үхрээ хариулж явтал нэгэн барс ирээд 3 үхрийг дэлдэж орхисонд тэр хүн одоод хаандаа айлтгарав. Хааны сүргийн үхрээс нэгэн барс 3 үхэр дэлдэж орхив. Гимээсэнд хаан түүнийг сонсоод их баг хингэргээ дэлдэж 7 наснаас дээш эр хүн бүгдийг цуглуулж барсад одвоос гагцгүй бэгэр мэжд оцсонгүй ажгүй. Авийн газарт хүрээд хаан зарлиг болрон. Сурма. Манай харьяат хамаг ус цөм иржээ. Гагц бэгэр мэжд үгүй. Тэр хаан буй. Химээвэс түшмэл. Бэгэр мэжд гэртээ буйзаа. Хаан бичиг илгээвэс зөөхмүй. Химээсэнд хаан ин химэн бичиг илгээвэ. Бэгэр мэжд чи үл мэдмүү юу? Бид энэтхэг улсын үндэстэн нь үхэр бүлгөө. Нэг барс ирээд 3 үхэр дэлдэж орхисонд бид бүгдээр барс авлахаар мордвэ. Үхрийг үл асрагч буруу намт ниёсан буй. Чи бээр 80 хүн болоод барсад үл мордон гэртээ суухад үл ичмүү юу? Идүгэ манай нэрд муухайн тул төргөн эртүгэ. Хэмээн бичиг илгээсэн ажгүй. Бэгэр мэжд тэр бичгийг үзэн яаран бэлгийн хээр морио унаад саадгаа бүслэн эцгийн дэргэд хүрвэ. Тэр завсарт нүгэлт хар юм бэгэр мэждийн шин авсан хатныг шагааж үзвээс хатан болон дагсан охид цөм унтсныг үзээд тэр живэлт хар юм гэртээ хараад тэжээсэн хөвгөөнөө алаад цэцэг хатны аманд цусан нэгэн хэсэг махан хийж баруун гарт толгойг байруулан зүүн гарт хөлийг байруулан бус махыг ширээн доор авдарт хийгээд гэртээ хараад ийм бархирвэ. Миний хөвгүүнийг үзвүү хэмээн гэр хисэж асууваас ис олоод их хатанд одож өгүүлрэн. Би хөвгүүнээ алдаа 5 хонтол эрж ис олбой. Хөвгүүнийг минь сураглуулж хайрладаг. Хэмээн айлдгаваас хатан зарлиг болрон. Чи 200-300 имсийг дагуулж гэрээс хисэж иртүгэ. Химээвэс тэд одож хэлсээр ис олоод цэцэг хатны герт орвоос цэцэг хатны аманд цус мах болоод баруун гарт хөвгөөний толгой зүүн гарт хөл бус махан ширээний доор авдрын дотор байхыг үзээд чивэлт харам их дуун тавин ихэд айсан мэт дуун тавьсаар их хатны гадаа ирээд ийн өгүүлв. Хатан минь миний үгийг сонсон сойрох. Хаан хатан эхлэн та бүгдээр бэгэр мэждийн шин имийг дагны ховилгаан хэмээн гайхсан биш үү?
Тэр тань аль? Тэр гайхагдсан эм тань миний хөвгөөнийг алж идээд махыг авдран дотроо хийснийг үзвэ бид. Тэр шулгамт илт ховлж ирсэн буйзаа. Миний үгийг сэтгэвээс хатан одож үздэгвэ. Хэмээсэнд хатан дуун эс гарва. Тэр цагт хаан ихлэн бүгдээр барсыг алаад цанг хингэрэг хөг дуудныг дилдэж элдв зүйлийн олон чимгүүдийг хатхан ихэд баясалцаар ордны гадна ирээд цайн уухын урд муу үгийг хаан тэргүүлэн бүгдээр сонсож ямар үл болбой хайр юм хэмээн бүгдээр гомдолцсон гайхва. Тэндээс хаан зарлиг болрон. Бэгэр мэжэд ихлэн та бүгдээр одож энэ эмийн хэлсэн үнэн худлыг мэдэж ир. Хэмээсэн тэд одож үзвээс эмийн хэлсэн үнэн ажгуу. Бэгэр мэжэд үзээд хатнаа чамааг яах вэ? Хэмээн тэврэн дуу тавьсанд хатан аман дахь махаа нулимж орхиод дуун эс гарваас бэгэр мэждийг 30 хүн барьж тамлаад хааны дэргэд авч очоод нэгэн герт оруулж хэвтүүлэн 1000 хүн даран суув. Тэндээс түшмэд бүгдээр хаанд айлтгарав. Тэр хар эмийн хэлсэн үг үнэн ажгуу. Түүний аргыг яах буй хэмээвээс хаан болон бүгд нэгэн өдөр болтол дуун эс гарва. Тэр нүгэлт хар эмийн дүү Ланрын нэрт буй ажгуу. Ланрын нэрт түшмэл хаанд айлтгарав. Та бүгдээр түүний аргыг ис олбоос тэр эмийн буруу ихийн тул албаас зохимой. Ис албаас хааны цаад сул болоод хамгийн доромж болох буйзаа. Хэмээсэнд хаан зарлиг болов. Түшмэл тэр эмийн аргыг ч мэддэгвэ. Хэмээсэнд Ланри 2000 хүнийг дагуулan буу саадаг ихлэн өвч зэвсэглээд цэцэг хатныг хүлээд алахын тул 3 хоногийн газар эзэнгүй илээ хулай нэрт газарт хүрээд цэцэг хатныг алан завдахуйд ховлгын хатан өгүүлв. Түшмэд миний үгийг сонс. Би бээр үгсүгэ. Та бээр албаас хилэнц болмой. Тэмийн тул миний үхийг үзэхтэн. Хэмээсэнд Ланри өгүүлв. Чи бээр үнэхээр өгөх бөгөөс чамааг алах юм хэрэг буй. Ис үхээс бид чамааг алалгүй үл хармый. Хэмээвээс ховлгын хатан тэнгэр цөгдөн өгүүлв. 10 зүгийн хамаг бурхан бодсон нар болоод хурмас тэнгэр хамаг тэнгэр нэр эцэг ихийн сахиулсан та бүгдээр айлдан сойрох. Би бээр амтны тусын тулд өөрийн биеэ үгсүгэ. Та сонсогтон. Би бээр нэг ч амтанд хор эсвэлдээд хамаг амтны тусад хичээсэн минь үнэн бөгөөс миний баруун гар галбарвас модон болоод баруун нүд тод болж түүний дээр суух болтугай. Цусан минь үзүүр хязгааргүй далаа болтугай. Элэг бөөр ихлэн гидэс дотор үс минь зай завсаргүй. Хинхуа цэцэг болтугай. Шүдэн минь төмөн лангийн үнэт олон совд болтугай. Ясан минь элдэв зүйлийн эрдэн болтугай. Хэмээн өрөөгөөд үхдэхийн унваас тэд бүгдээр айн дутааж удва. Тэднийг явсны хойно 2 хөлн баган болон толгой нь 9 давхар сүм болж далайн дунд оршив. Өөрөө нэгэн инж дагуулад тэр сүмд одоо цуваа хэмээн альва явдлыг цөм хэлсэнд бэгэр мэжэд тэр үгийг сонсоод муужран унва. Тэр 2 шовон өднөө норгоод бэгэр мэждийн цавдан идгээгээд орондоо суув. Бэгэр мэжэд ин сэтгэрв. Энэ ямар ч ихтэй шовон тэр чивэлт хар эмийг зааж өгвэ. Би бээр түрэгнээ одож түүнийг алсууга. Химэн завдахуйд тод өгүүлв. Галбанга би бээр чамд мөрөмэй. Бэгэр мэж тэр ховлгааны хатандаа золгохын арга чамд буюу химээсэнд галбанга өгүүлв. Тото чи тэнэг өвчтэй болов. Өгсөн хүн идэхийг үзвв. Мах бодин нэвтэрч элдэв юм болсны чи үл үзэн нүд чин сохорвоо. Өгсөн хүн яаж золгох буй? Химээвээс тод өгүүлэх юм. Галбанга би чамд төмөнтэй мөргөөд хой төрөлд чинь хятад боол болсугай.
Бэгар мэжид хувилгаан хатандаа золгохын аргыг зарлиг болгон сойрох. Хэмээн өчвөөс галбангаа өгүүллээ. Төдөө чи намайг гуйсан тул хэлсүгэ. Би тэр чивэлт харын имийн хумсны завсруудад төмөр шан хүзүүнээс төмөр дээснээс боомлон хөтөлж ранжиграх балгаснаа хөөн гаргаад бэгар мэжид нэгэн дэвсгэр дээр шагшаа баатыг мянгантаа сагсны хойно өөрийн бие лүгээ тэнцэх алтыг өгөн энэ далай дунваас золгох арга тэр болоо. Хувилгаан хатан энэ далайн дотор буй. Химээсэнд бэгар мэжид тэр үгийг сонсоод яарч мориндоо чөдрийг огтчон мордоод довтлогон гертэ хүрэн олон улсыг цуглуулад хар имийг бариулан төмөр дээсээрээ боомлж төмрийг улаатхан хумсны завсар шаагаад ранжиграх балгаснаас хөөн гаргав. Түүний хойно бэгар мэжид нэгэн дэвсгэрт сууж шагшаа баатыг мянгантаа сахиад биелүүгээ адил алтыг өглөг өгөөд отож тэр далай дунваас тэр сүмээс төмөр дээс унтсан ажгав. Түүнээс байраад дээш хоттол нэгэн хэсэг охид ирээд мотор цохилж ис явбал бас хувилгаан хатан тэр хөөрхийг нааш навчир химээв. Бэгар мэжид одож хатандаа золголцсон хоёул нүднээс нулимс гаргав. Эдүгээ бид хоёр тэнгэрийн өршөөлөөр золголцвоо химээн инээлцэнд тэнгэр газар бүгдээр баясалцаад хурмстын ширээ хөдөлбэ. Та YouTube дээр Туулааны үртэй подкастыг үзэж ба сонслоо. Бэгар мэжид хааны тууж таалагдсан бол сэтгэлээ үлдээж лайк товчоо дараарай. Ингэснээр та Туулааны үртэй подкастаа дэмжиж буй хэрэг юм. Танаас өөр гуйх зүйл үгүй юу? Танд эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.